За юуны өмнө энэ сайхан тэмцээн уралдаанд ирж байхдаа сэтгэл өндөр байна. Тэгээд бол би болохоор бүгд найрамд хатад ард улсын өвөр Монголын өртөө засаг орны Хүлэмбэр хотын шин баруун шүү. Богдуусан богдуулга ачаанаас ирж байгаа Мажигсар нөхөө Баатарсран байна. Энэ удаа эрдэм шинжилгээний хоролд бол би оролцоод бол сэтгэл өндөр байгаа. Ер нь бол манай өвөр Монголоос бол 20-од хүмүүс ирсэн. Эрдэм шинжилгээний хоролд бол би гагсараа оролцож байгаа. Эрдэм шинжилгээний хуралд одоо яг ямар одоо илтгэлээр оролцох гэж байна? За энэ удааны эрдэм шинжилгээний хуралд болохоор би Монгол хөөмөө сэтгэл зүйн нөлөөлөх талаас гэж одоо энэ 21 дугаар зуунд Монгол хөөмөө яаж илүү хөгжүүлэх вэ? Тэгвэл сэтгэл зүйтэй холбож эмчилгээний талаас яаж илүү явуулах вэ? Хөөмөөс нэг өөр нэг өнцгөөс нь харж нийгэмтэй ойртуулахыг зорж ер нь ярих уулга болохоор сэдв болохоор хөөмөөгөө сайхан сэтгэл зүйтэй холбосон яг нийгэм стрессэж байгаа ядарч зүдэрж байгаа хүмүүсээ яаж хөөмөөгөөр өөрийгөө тайвшруулах вэ гэдэг талаас бол энэ сэдвийг сонгож орж ирлээ. Ямар судалгааны бүтээл дээр үндэслэж илтгэлээ бичсэн бэ? Ер нь яг одоо энэ Монгол хөөмийн хүмүүсийн сэтгэл одоо зүйд одоо хэрхэн яаж нөлөөлж байна? Ер нь бол энэ бол одоо эрдэмтэн бид бүхний судалж ясан олон сайхан эрдэмтэн байдаг. Тэрний сайхан бисэн уулгаас сэдвлэхийн дагуу одоо бол энэ бол өвөр Монголд бол анх удаа хийгдэж байгаа зүйл. Ярих гэд амар хийх гэж зүйл идэг талаас нь бол одоо би энэ орчмын 2 жилээс бол энэ судалж дахгүй бол энэ сургуульд явуулахын дагуу эргээд амралтаар болохоор хүмүүсөө дуудаж энэ сайхан байгальтыг ойртуулж тэгэж хөөмөлхийн дагуу байгаль эртэж холбогдох тэр талаас нь илүү хариулахыг бодож ингэж үл хийж байгаа. Тэр өвөр монголчууд ер нь Монгол хөөмийг хэрхэн одоо судалж суралцаж байна? Ер нь бол судалж байгаа бидний хувьд бол бас сайхан арга хэмжээл болж байна. Өвөр монголчаас өөрийн гэсэн дууралтын өөрийн гэсэн онцлогтой хөөмөчд зөндөл байгаа сайхан хөөмөч газараас олон сайхан хөөмөчд байгаа шүү дээ. Би бол одоо өөрийнхөө Хүлэмбэр төлөөлжилэнд бол явж байгаа. Газар шилэнгол, хүүххоо, далшаа мундаг сайхан хөөмөчд зөндөө байгаа. Өвөр монголчуудын одоо хөөмөчдийн одоо голлох одоо бас хөөмийн онцлог одоо төрөл нь ямар төрлөөр голдог хөөмөлж байна? Ер нь бол одоохны орчмын хэдэн жилийн ашигладахаар үзэхээр бол ер нь бол эсгэрөө хөөмөө гэж сайхан байгаль дуун чимээгээ гаргасан одоо хөөмөний төрөл бол олон байдаг. Энэ дундаа хэрэглэдэд байгаа голдоо эсгэрөө хөөмөөгөө илүү горлж хахраа хөөмөөгөө төрөлж ер нь бол дууралт болгон өөр онцлогоороо байгаа. Хүн болгоны өөрийн дур бах хондоо байдаг. Тэндээс шалтгаалж хөөмөг бол тал талаасаа сайхан хөөмөлж илээ. За баярлалаа. За баярлалаа.